Гимнастик. Зүйтэй. Гимнастик спорт биш. За энэ эрэгтэй гимнастик түрнэгийн дээр тийм үү? Түрнэгийн дээр дасгал хийж. За энэ гимнастик модон арган дээр дасгал хийж. За энэ цаграх дүүжин байна. Дээрээс унтсан хоёр цаграх дүүжин дээр эрэгтэйчүүд дасгал хийдэг. За энэ цаграх дүүжин дээр хийж. За эмэгтэй яаж вэ? Юутай вэ? Тууцтай. За эмэгтэй тууцтай дасгал. Эмэгтэй цаграхтай дасгал. За энэ маань гимнастик хичээлийн өнөөдрийн гол сэдэв маань юм. За эрчүүд маань ийм хэлбэр хийдэг байна. Эмэгтэйчүүд хэрэгсэлтэй дасгал. Энийг маань хэрэгсэл гэж нэрлэн эрэгтэйчүүдийн гимнастик хэрэгсэл гэж нэрлэв. За ингээд өнөөдөр хичээл маань гимнастик хичээл. За энэ амрахын хичээлийн дэгийг өнөөдөр дахин нэслэгээд би нэмэр хичээлийн дэгийг баримталж хичээлдээ орох шүү. За би нэмэр хичээлийн дэгийг уншъя. За нэгдүгээрт нь би нэмэрийн заалд жагсаж орж ирнэ. За хоёрдугаар зориултын хутас өмссөн байна. Гуравдугаар заал хараалын үүдлээс хэлэхгүй. Дөрөвдүгээр шүлсээ заал нь харихгүй байна. За тавдугаарт нь би нэмэрийн заал нь хог цаас хайртай. Бусдад цаад учруулахгүй байна. Дасгал хийж байгаа. За додоод нь бусдад бэмтэл учруулахгүйгээр багшийн заавраар хэрэгсэлтэй зөв харьцах. За хамгийн сүүлд нь биеийн тамирын заалнаас жагсаж гарна. За ингээд энэ тамирын хичээлийн дэгийг баримталж хичээлдээ оролцсноо. За анхаар жагсаалын эхнээс 1 2-оор 1 2 1 2 1 2
1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. Нэгдүгээр игнэ урагшаа өнгөрсөн дээр. Баруун тийш 1 2 заасан хэрэглэл дахаад марш.
Ноотын яг заавал. За тэгээд угаасаа агшаа бүгдээ бүгдээ багтсан хайчдаг тийм байна шүү. За.
барьсан чигээрээ өнгөрөөд байна. За их сайн. Зөв. За ийм алдаанууд гарч ийн гэж байна. За батарей дээр усаарай. За аргашаа өнгөрөхөд ямар алдаа гарч байна? Jeszcze, nie wstawaj.
Одоо автод үгүй. За бариш. За цаасан. За автод үгүй байж. Автод. Бочин автод нараа яг зөвхөн олон дээр нэг очиж ирээд бочин. За хаан дээр. За намна. Тосооны хараа. Нэг. За тасаа. За. За чараа автомат санаа. За тасан дээр. За тасаа. За юу. Энэ матрасан дээр сууж байгаа хүмүүс нэрнийхээ амт. За, өөрсдөө нэрний амт. Яг нэрний амт.
үнэлгээгөө үнэлээд эцэст нь за үнэлгээний самбар дээр нь үнэлгээгээ наасан байна. За энэний дагуу багш нь та нарыг үнэлнэ. Ямар сурагч нь илүү байна, ямар сурагчдаар анхаарах уу гэдгээ багш нь энэ үнэлгээгээ чи хараад дүгнэх нь байна. За ингээд анхаар хичээл дуслаа. Баяртай. Баяртай. Гараад дэш. 1 2 3 марш.